Cancel culture. Cancel culture. Cancel culture. Cancel culture. Cancel culture. Сайн бүлэд чинь яг ийм бүлэж байгаа шиг бүгдээрээ. Би л одоо ганцхан арга үлдлээ. Cancel culture. Чи сонгуулийн үеийн үйл явдлаа. Тэр үйл Одоо тэгээ шаалцээ. Саний юу гэсэн бэ? Окей. Дээрээс ш Карменэл дуулаад байна. Кармен хамбанараа дуулаад байна. Окей. За тэгэхээр та нарт хоёр сонголт байна. Cancel culture гэдгийн талаар ярьж болж байна. Хоёрт болохоор нүцгэн зураг явуулах, тэгээ бид нар интернет дээр ерөөхдөө бол янаг байх, янханлаг байх гэдэг зүйлийн талаар ярьж болж байна. Тэгээ энд наалсан шившгийн талаар бид нар ярьж болж байна заяа. Тэгээ энэ хоёр дээр хоёулаа би нэг бичлэг бол хийсэн байгаа. Тэгээд энэ бол бүр яг сар марын өмнө хийжсэн мемо шиг байна. Бичлэгэндээ хэрэгжилсэн мемо шиг байна. Cancel culture-ийн талаар ярьжсэн. Cancel culture-ийн талаар яг юу ярихыг хүссэн бэ гэхээр нь штэ. Нэгт бол cancel culture гэдэг юм бол байхгүй. Би cancel culture гэдэг юм байдаг гэж боддоггүй. Байсан ч энэ бол ямарваа нэгэн асуудлыг шийдвэрлэе гэдэг ч юм уу те. Нийгмийн эргээр өөрчлөе гэж яг одоо бодсны үндсэн дээр хүмүүсийн хийж байгаа зүйл биш. Тухайн өдрийнхөө стрессийг аль нэг хүнд гаргах, интернет дээр олноороо нээлж танхаарах, хүн дээрлэх явдал гэж би бол cancel culture-ыг 100% хардаг. Гэхдээ хэнийг cancelдж байгаа вэ гэдгээс нь шалтгаалаад одоо тэр яг cancel гэдэг юмных нь үр нөлөө гэдэг юм бол байгаа. Тэгээ би тэрийг ингээд нийгмийн одоо ингээд давхаргын хүмүүс байна шүү дээ. Тэгээ жирийн хүмүүс байна. Одоо инфлюенсерүүд байна, ютуберүүд байна, бүр амар баячууд байна тэ ийм ондоо хүмүүст cancel culture гэдэг нь ямар ондоо өөрчлөлт үр дүн авчирдаг вэ талаар бүгдээрээ ярилцъя гэж би бодлоо. За нийгмээрээ нийтээрээ хин нэгэн олонний танил хүн корпорацийг хийсэн зүй зохисгүй үг хэллэг үйл ажиллагаанд нь хариуцлага тооцоолох хөдөлгөөнийг хэлнэ. За энэ болохоор ингээд cancel culture гэдэг юмны тодорхойлолт байна л да. Одоо англи хэлний тодорхойлолтыг би бол юу яасан байна? Орчуулсан байна өөрөөрөө. Тэгээ тухайн үед сарын өмнө. Cancel culture гэдэг нь бол соёл гэж бол шуудаар орчуулна. Гэхдээ яг нэг хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг зүйл. Тийм биз дээ. Нөл хийдэг зүйл. Cancel гэдэг нь ерөөдөө бол cancel. Одоо чи нэг газар руу залгаад хэрвээ цаг авсан байсан бол ажил гарчлаа тэргээ cancel дий. Цуцлий гэдэг утгаар бид нар бол хэрэгэлдэг заяа. За ингээд ямар нэгэн хүнийг cancelдах гэдэг нь болохоор 1990-ад оны сүүлээр Америкийн хар хайртай хүмүүсийн дунд хэрэглэгдэж эхэлсэн яг үйл үгээрээ тий. За энэ чи эхлээд нөгөө нэг шоунуудаас гарна. Шоунуудад хэлэгдэн. Тэгээ тэрний дараа рэп дуунуудад хэлэгдэн. Тэгээ тэгжээж ингээд нийтэд тархаад жирийн ердийн өдөр тутмын үг болно гэсэн. Би одоо юу хийж өөрсдийн зөвшөөрөн зүг гэдэг зорилго гэж харж байна. Өмнө олонний танхимаас асуулт авах. Жишээ хишиг далаа. Яа, би ингээд яг одоо ноут хийн штэ. Тэгээ ер нь бол аюух бичнэ штэ. Тэгээ ингээд амир бичлэж мэдснийхээ дараа хэрвээ ингээд худлаа гэж бодон барин бичлээ штэ. Одоо нэг хүний одоо хэлсэн үгийг нь худлаа гэж бодон барин бичлэхээр хаалтан дээр заашаалтаа. Тэгээ хаалтаа. За тэгээд энэ бол миний асар их имзэглэж явдаг зүйлсүүд ч гэсэн бол. Жишээлбэл зорилгон хүнийг өөрийг нь үзен ядуулахад хүргэх гэж би харж байна. Cancel гэдэг үйл үг нь дэмжихгүй байх гэдгийг илтгэх ёстой. Гэхдээ хохироо зовоож зугаацъя гэж байгаа юм шиг харагдаж байна гэж хэлсэн байна. Окей. За тэгэхээр бүгдээрээ нийгмийн давхарга дээр хүмүүст
энэхүү cancel culture нь яаж одоо нөлөөлдгийг бүгдээрээ харъя л та. Номер 1-т нь жирийн хүн. Бичлэгийг бол би өмнө хизээж үзэж байгаагүй. Гэтэ энэ ахын бичлэгээр хүмүүс амар их мем хийгээд шеэрлж мэрэлжсэнийг харж ин. Тэгэд энийг болохоор би бас яг юу ярьсныг нь ч үзээгүй. Тийм болохоор бүгдээрээ энийг үзээд реакшн хий. Хувцаагаа өсгөж байгаа юм биш үү? Болж штэ, таалж штэ. Ай. Юу гэж би бодлоо. Сэлмэнд хоо хэрэгтэй, зүрхэн хайр хэрэгтэй. Ойлгож байгаа штэ. Болж штэ. Тэгвэл ойлоо маргааш эрсдэлтэй хөрөнгө оруулалттай л ихтэй. Нөрө мөрчихгүй бол тэгээ өөрөө гооч бүртгэл юм шиг байна. Юу сүртэй ярдیں۔ Хүнтэй уулзчих хөрөнгө оруулалт гэдэг. Тэгээд хэр найзайсан гоё дуу хоолойтой, нэг нь том хүүхдтэй. Олон зүйл аа. Нөө ойлгомжтой. Гэтэ тэрнээс гадна тэр фидер хичээлж байгаа, өөр хэл сурж байгаа тий. Одоо хувьцаагаа өсгөх арга хэмжээ аваад байгаа байхгүй. Тийм учраас тий. Би урт хугацааны хөрөнгө оруулах дуртай болохоор краш. За тэгэхээр миний санаж байгаа хэрэг зөв бол энэхүү Карл гэдэг хүнийг айгүйх мем болгож ийсэн. Миний хамгийн их уур үрсэн зүйл юу вэ гэхээр нэг гол сайхны имлэг энэ хүний зургийг авснаа одоо уруулны филер сурталчилсан ямиг бол харсан тэр бол нилээ миний уурыг бол хүргэсэн байгаа. За тэгэхээр сошиал дээр ингээд ажилдаггүй жирийн ингээд нэг хүн одоо нэг иймэрхүү бичлэгэн доороод ч юм уу эсвэл хин нэг ингээд камераар ингээд бичиж яхад тэрэнд нь өртцсөн байдаг ч юм уу те. Яг жирийн хүн болгоны хийдэг юм гэхдээ интернет дээр тавиулчих юм бол хүн болгон нэг тийм таашаадаггүй тийм төрлийн юм хийж байгаа баригдчихлаа. Тэгээ тэр нь хичнээн энгийн зүйл байсан ч гэсэн хүн болгоны далдуур хийдэг зүйл байсан ч гэсэн ерөөдөө бол тэр бичигдсэн камерт өртсөн тэр хүнийг ингээд барьж авч агаад нийтээр нь одоо ингээд нийтэд булаа болгоё. Cancel culture гэдэг чинь жирийн хүн дээр ирэхээр булаа болгох гэдэг одоо хөврөллийг хийж байгаа юм заяа. Тэгэхээр энэ хүнийг ингээ булаа болгох чи тэгээ энэ хүнийг булаа болгосноор бид нар инхэн буруу шүү гэдгээ ингээ бусдад ингээ харуулъя гэдэг утгаар бол байдаг. За нийтэд булаа болгоно гэдэг бол ердөөсөө шин зүйл бол ердөөсөө биш. Энэ бол skinning and feathering гэдэг шиг санагдаад байгаа. Нэр үед tarring and feathering. Нөгөө нэг үндсэн зорилго буюу нийгэмд тэ инхэн буруу гэдгийг одоо бусдад ингэж харуулаа. Тэгээд инженээс энээс сургамж аваарай гэд нэг хүнийг ингэж олны өмнө булаа болгох нь шүү дээ. Ийм юм хийх нь буруу шүү гэд инхэн. За энэ нь болохоор тухайн дээр одоо болохгүй байгаа зүйлийг шийдвэрлэх арга гэж бол би ердөөсөө ч хардаггүй. Энэ бол хүмүүс зүгээр л илүү сонор сэрэмжтэй болно. Хүмүүс улам сонор сэрэмжтэй болон зүгээр л далдуур сайн хийдэг болно гэж л би бол боддог. Энэ ахын ярьж байгаа юм бол надад л амар инээдтэй л сонсогдлоо. Тэгэхээс дооглоод ямар тэнэг юм бэ гэх зүйл бол надад ерөөсөө байсангүй. Тэг хүмүүс далдуур илүү сайн хийдэг болно. Тэгээд илүү тийм сонор сэрэмжтэй болно. Тэгээд дээрэс нь явтээ ингээд хүний өмнө юу ярьж болохгүй. Тэгээд бас жоохон anxiety нэмэгдэн гэж бол би хардаг. Яг юу ярьж болох нь юу ярьж болохгүй байна. Тэгээд өөрийнх нь үзэл бодол тэнд сууж байгаа хүмүүсийн нийтийнх нь үзэл бодол мөн үү биш үү гэдгээ их бодож харьцдаг болно те. Яа, энэ бол сайн талч би, муу талч би яг энэ нь. Гэтэ би бол муу байх гэж бодож байна. I don't know. Яа, за тэгээд нийгэмд ямар нэгэн зөв өөрчлөлт энэ нь авчрахгүй. Зөвхөн anxiety болон хүмүүс ямаа нууж хийн гэдэг хүмүүс илүү сонор сэрэмжтэй болгон гэдэг юмыг л авчирдаг байхад жирийн хүний талд бол асар их өөрчлөлтийг авчирна. Ерөнхийдөө бол те нийтэд булаа болчлоо. Энэ хүнд чинь таньдаг хүмүүс байгаа, ажлын газрынхан байгаа, те ажил төрөл нь байгаа. Ажил төрлөө алдах магадлал бол маш өндөр. Ялангуяа Америк эднэрт cancel culture гэдэг чинь яг Америк төвтэй ингэж дэлхийн нийтэд ингэж тархсан юм тийм ээ. Яг Black Lives Matter тэрний дараа тэр яг нэг хар арьстай хүмүүсийг юу гэж дуудаж болох, юу гэж дуудаж болохгүй болох гэдгээс чинь ер нь бол нилийн тийм хүмүүс мэдлээ штэ зөндөө их. Өмнө нь бол байсан баг. Яа, гэтээ жирийн үннийх нь одоо амьдрал бол нилээх өөрчлөлт бол гарна. Тэгээ тэр өөрчлөлтийг бол давж гарч чадаж магадгүй, чадахгүй ч магадгүй. We don't know. Яг мэдрэмж, ичих мэдрэмж гэдэг ч юм уу те доромжлуулсан, нийтэд булаа болгосон тэр мэдрэмж хизээ нэгэн цагт арилдаг үгүй гэж би сайн мэдэхгүй байна.
тэрийгээ сургамж болгоод урагшаа явж чадах уу, сургамж болоод урагшаа явж чадахгүй ч би мэдгүй байна. Яагаад гэхээр юунаас сурах юм? Хүн болгон л хийдэг штэ. Окей. За, инфлюенсер болон TikTok руу юуны яг юуг хийснээрээ их канселдуулдаг вэ гэхээр мэдээж хар ярьснаа хүмүүсийг ямар золонтой юм. Би ерөөс амаараа хэлж үзээгүй, магадгүй хийж гарахгүй байх. Энэхүү үгээр бол хэлснээр арьс өнгөөр ялгуурлан гадуурхагч юм шиг харагддаг. Тэгээ ингээд ер нь бол хүн амьтныг ялгуурлан гадуурхан цаанаас нь тэг өгөгдсөн юмар нь ялгуурлан гадуурхан гэдэг бол маш их боловсралгүй, соёлгүй, мэдлэггүйгээ гайхуулж байгаа хэрэг байхгүй юу. Тийм болохоор интернет дээр балай racist юм хэлэх нь тухайн хүнийг бол cancel болоод хүргэж исэн заяа. За тэгээд энэхүү хүмүүсийг cancel-дуулах нь ямар нэгэн нийгэмд эерэг зүйлийг авчирдаг гэж би бол ердөөсөө боддоггүй. Тэгээ инфлюенсеруудыг cancel-дах нь зүгээр л үнэхээр яг нэг өдөр тутамд байгаа стрессээ энэ хүмүүс рүү гаргаж, энэ хүмүүсийг булаа болгож ингээд нэг тийм нэг энэ хүмүүсийг булаа болгох нь тэ хөгийн амьдралтай хүмүүсийн тансаглал гэж бол би боддог. Яг та бүхнийг ойлгоход сайн тайлбарлаж байгаа үгүйгээ би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэ амьдралд байгаа зөндөө олон стресс, мөнгөгүй зөнгөгүй гэдэг ч юм уу тийм хөгийн юмнуудаа интернет дээр очиод хин нэг ингэж доромжилсноор жоохон ч гэсэн өөрийгөө тайдгаруулж байгаа юм шиг бол надад санагддаг. Бас нэг тэгээ одоо содон зүйл нь юу вэ гэхээр инфлюенсерүүд хэрвээ канселдуулах юм бол хүмүүс энэ муу ч гэсэн хүн шүү дээ гэж бодож чаддаггүй. Яагаад вэ гэхээр энэ хүмүүс нь интернет дээр өөрөө юм хийдэг болохоор өөрөөсөө ингэж. Одоо жишээлбэл тэ энэ гудамжаар явж байгаа хүнийг барьж аваад канселдаад тэ бичлэгэнд өвтөөд канселдаад авах юм бол ядчил хүмүүс энэ муу ч гэсэн хүн штэ гэдэг ч юм уу тэ. Нэг тиймэрхүү sympathy өрөвч сэтгэл бол гарч магадгүй. Гэхдээ инфлюенсерүүд ямар нэгэн байж байгаа тэнэг зүйл хийчих юм бол хүмүүс бол тийм өрөвч ханддаггүй. Окей. Хохин штөө тэр муу яадын ха. Тэ дээрээс нь яг миний энд хэлсэнчлэн бол cancel гэдэг нь бол дэмжихгүй гэдэг. Дэмжихгүй гэдэгт бол гол нь байгаа гэж би бол бодож байгаа байхгүй тий. Ямар нэгэн компани аюу муухай үйл ажиллагаа явууллаа гэхэд тэрнээс ахиж юм авахгүй би дэмжихгүй гэж. Гэхдээ энэ инфлюенсерүүд болоод ирэх юм бол энийг хохироо, энийг өөрийгөө үзэн ядахад нь хүргий зовоож бид нар зугаацъя хамтдаа. Тэгээ энийг болохоор cancel-дж байгаа хүмүүсийг бол би интернет дээр хулиганууд гэж бол би хардаг. Окей. За YouTube руу гэдэг юм бол бүгдээрэнд нь Logan Paul байна тий. За YouTube руу юунаас олж канселдуулж байгаа вэ гэдгээсээ маш их хамааран заяа. Сүүлийн үед сар болгоно л сексийн хүчирхийллээр бол амар том YouTube-рууд бол гарч ирж байна. Үнэхээр хэцүү байна. Тэ тиймэрхүү хар мэдээнд өөрөө төсөөгүй байхад энэ хүн бол ийм аимшигтай хүн байсан, энэ хүн бол ийм аимшигтай хүн байсан гэдэг мэдээ гарч ирээд яхаарахгүй ингээд амар dark байна. Тэгээд мэдээ зэдэнээс бол амар хол ахаар хэрэгтэй. За YouTube руу болохоор жишээлбэл Grimix, жишээлбэл Logan Paul, Grimix бол юу яасан? Сонгол дээрээс мөнгө авсан. Logan Paul болохоор амар алдартай, амар мундаг wine чин YouTube руу байсан. Данч тэгээд нэг удаагийн айгуу тийм мэдрэмжгүй бичлэгнээс болоод маш том cancel дуулж ирсэн байхгүй. Тэгээ Японд ирээд нөгөө нэг амиа оролдог хүмүүсийн ойд очингуудаа жоохон нэг тийм өгсөн хүмүүсийн joke гэдэр хийсэн юм шиг байлаа. За би бас тэрийг үзээгүй. Logan Paul болохоор тэмчэнээсээ ингээд чиглэлээ өөрчилсөн заа. Өмнө нь жоохон entertainer маягийн одоо байдаг байсан бол одоо бол яг спортын хүн гэдэг тийм нэг шин чиглэлээр бол явдаг заа. Тэгээ YouTube руу хэрвээ cancel-дуулах юм бол зүгээр нэгэн TikTok гэдэг ч юм уу те инфлюенсер хүмүүсээс хамаагүй дээр байдаг гэж би бодож байна. Яагаад вэ гэхээр YouTube дээр болохоор одоо миний бодлоор инфлюенсер гэдэг бол үзэлт авдаг хүмүүсийг хэлдэг гэж би боддог байхгүй. YouTuber гэдэг хүн бол ингээд өөрийнхөө үзэл бодол дээр нэгдэж байгаа хүмүүсийг цуглуулдаг гэж би бол боддог зав. Тэгээ дээрээс нь хийж байгаа бичлэг эдэр нь айгүй урт болохоор ядчил тэ тэр хүнийг
Тэ хийж байгаа юмныхын төлөө биш тэр хүнийг тэр хүн болохоор нь одоо ингээд ирээд үзэж байгаа хүмүүс бол асар их байдаг. Тэгээд янз бүрийн муу зүйл тохиолдох тэ хэрүүл уруул болгоход ч ихсэн хойноос нь ингээд дэмжиж хамгаалаад өгөх хүн байдаг заяа. TikTok-руудыг бодох юм бол TikTok-ер инфлюенсер гэдэг чинь ихэвчлэн гадаад үзмжээрээ гарч ирдэг шүү дээ хөөхөн болохоор. Тэгээд яаж дэмжих юм? Тийм үстэй дэмжих юу бид нарт өгсөн юм? Гэ ингээд сууж яадаг тийм үү. Тийм болохоор ютуберүүд ерөөдөө бол нэг уушлалт гуйх юм бол яг уу мэдээж сексийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл би бүрийг би хизээч ингээд секс гэдэг үгийг амаараа бол нэг гаргадаггүй заяа. Гаргадаггүй. Гэхдээ энэ сүүлийн хэдэн өдрийн бичлэгний одоо тийм бодол болон бичиж байгаа юмнаас болоод ерөөдөө хавталт гэдэг ч юм уу бэлгийн харилцаа гэж амар хэлдэг. Одоо бүр зүгээр хоц ингэсэн. Тэ иймэрхүү хүчирхийлэл үйлдсэн бол эргэж ирэхэд бол нэлээд хэцүү. Тийм биз дээ. Бас юу хийсэн бэ гэдгээс чинь асар их шалтгаална. За дөрөвт. Адууд заяа. Миний цогсон бол Puff Daddy байна. Puff Daddy бол энэ жилийн 3 сар хавцаанаас ерөөдөө бол өөрийнх нь одоо нэг агентлагтай байсан юм л да. Продакшнтай тэмцэнэ ингээд одуудыг ингээд бэлтгэдэг. Тэгээ тэр продакшнд нь Justin Bieber болон дээрэрэн гэдэг нэг залуу байсан. Тэгээд үдшилгүүд асар их зохиогоод тэгээ тэнцэнэ болохоор жоохон тэгээ банд нарт гэдэг ч юм уу насанд хүрээгүй хүмүүс, насанд хүрсэн ч бай хүмүүсийг ингээд сайхан гинжиж гавлж агаад ёс бус зүйл хийдэг байсан гэдэг нь ерөөд бол тодорхой болсон. Тэгээд энийг бол cancel гэхэд амар хэцүү. Яагаад вэ гэхээр наад чи эрүүгийн хэрэг байгаа байхгүй юу? Тийм үстэй. Энэ бол онлайнаар яригадаад өнгөрөх зүйл биш. Энэ бол гэмт хэрэг заяа. Одуудыг cancel-дах гэдэг бол нь штэ. Нийгэмд бол эрэг зүйлсийг бол авчирч чадна. За яагаад вэ гэхээр бидний бол халдж байгаа, бидний ингээд дуу хоолойгоо нэгдэж байгаа тэр нэг эсрэг тэр хүн аль хүн тэр эсрэг хүн нь том хүн байх тусам гоё жинхэнэ утгаараа явагдаж гин гэсэн үг. За нэмүү жижигхэн хүнтэй ингээд муудаа гихчээр ингээд гэж. За одуудыг ингээ cancelдах, ахиж ажилгүй болгох эдэр гэдэг ч юм уу те. Энэ бол үнэхээр яг ингээ нийгэм сайн нөлөөтэй. Тэгээд гэхдээ мэдээж бас ямар гэмт хэрэгтэй, ямар новшин юмаа хийсэн бэ гэдгээс нь мэдээж бол хамаарна. Тэгээ бэлгийн хүчирхийлэл эхнэрээ ингээ те зодох, эхнэрээ алах те. Яг одоохондоо тодорхой болоогүй. Гэхдээ хүн амны хэрэг хийх болон нөгөө нэг хин цасан цагааны охин бүр тэр охиныг бүр үнэхээр бүгд амиа хорлоосоо гэж хүсэжсэн төхөө. Бүр what the fuck was that? Тэ нэг юу ярихаа мэддэггүй нэг жоохоо охин болон 20-30 жилийн амар том салбарт байсан хүн болгон өрөөс нь айдаг ийм хоёр хүн ерөөдөө интернет дээр яг адилхан шийтгэлийг ялыг хүлээн гэдэг бол буруу. Зэглэр гэдэг шиг санагдаад хин ямар юмны зэглэр үлээ тэр охин. Яа тэгэд мэдээж олонний хил ам гэдэг бол үнэхээр амар тэгээд ингээд татгшаа ч ордог байх. Тэ би яаж мэдгүй. Тэгэхээр тухайн яг одуудад нөлөө байна уу? Cancel дуулчлаа гэд тэр хүмүүст хохирох юм байна уу? Гэдэх юм бол мэдээж одууд ч гэсэн хүн болохоор гомдох гэдэг ч юм уу те үнэхээр ингээд хэрвээ cancel дуулсан учир шалтгаан нь сүрдээ ингээд хүн болгоны хийдэг тэг магадгүй нэг тэнэг joke хийчлээ. Зөө тэнэг инээдтэй өөрийнхөө инээдтэй гэж бодож исэн тоглоом шоглоомыг хийчлээ. Дан тэр нь буруу байлаа. Тэглээгээд ингээд амар ингээд тэг ингээд дээрээсээ ингээд нүдүүлээд хичнээн уучлалтгүйсэн ч хамаагүй байсаж байгаа л тэрийн сүгэж гаргаж ирэл байх юм бол бас тухайн хэцүү байх. Гэхдээ бол тэ яг одууд гэдэг чинь ерөөд бол мөнгөтэй штэ. Тийм болохоор жирийн хүмүүсийг канселдуулаад ажлаас нь халуулаад тэ багш ялангуяа Америкт багш болон нөгөө нэг тийм профессорүүд бол энэ балаа cancel culture интернет дээр хулгайнуудын бол хохирогч бол болсон гэж би хардаг. Гэж би боддог. За боддог. Яа, тийм болохоор ингээ мөнгө зүнгэн дээрээ бол гайг байх. Окей.
За тэрний дараах болохоор мэдээ солиотой баячууд байгаа. Хамгийн том жишээ гэх юм бол Jeffrey Epstein, then Elon Musk бол бас л данг шийдэл хэлдэг. Гэхдээ бид нар яаж чадахгүй. Тэгээ Janice энэ хүмүүс ч нээштэй ямар ч аимшиг гэмт хэрэг хийгээд хүн амтан ингээд амийг нь авж исэн ч гэсэн үхснийхэн дараах хүртэл ер нь бол бид нар ердөөсөө шийддэггүй. Шийтгэл ердөөсөө өгдөггүй. Тэг ингээ бүрэн тэр нийгмийг ингээ хойноос нь удирдчихийдэг. Ийм солиотой баяжуудад хэрэг чамаа канселлаа гэд хэрэг хэлэх юм бол мань хүмүүс зүгээр яг нүүрлүүч ийнэ. Яг гүж юу ч өөр хийм бидээ хөө гэх мэтэр. Яа. Тэгэхээр cancel culture гэдэг бол ердөөсөө үйлчлэхгүй. Нэгдэрээс нь бас жоохон тэнэглэдэй. Тийм ээ. Одоо жишээлбэл Andrew Tate байлаа. Тэ топ G байлаа. Интернет дээр хүмүүсээс эсвэл тэ нийгмийн олонхоос хизээч намайг хүлээн зөвшөөрөөч, намайг гоё гэж бодооч. Юм хийж байгаагүй хүний яаж канселдэж чадах юм? Та нараас анхаарал болон магтаал хүсээгүй. Тийм болохоор та нараас ирэх доромж болон эсэргүүцлийг чинь гэсэн хүлээж авахгүй шүү. Top G. He's a top G for a reason, babes. Яа, манай найз өгтөө сая дарлаа шүү. Ингээд энэ тэнэг гөлгийг үзгээл. Өөрт ямар ч нөлөө авчирдаггүй хэрнээ нийгэмд сөрөг нөлөө авчирдаг зүйл бол яхаарахгүй мэрэгжилтнүүд буюу профессорууд. Одоо ингээд бид нэр тэнэг хүмүүст ч гэсэн өөрийнхөө үзэл бодлыг хэлэх орон зай өгдөг. Тэгээд хүн болгоны үзэл бодол чухал мухал ардчлалын доор ингээд хүн болгоны үзэл санаа үн цэнтэй мэнтэй гэж ярихыг бол сонсч байсан байх. Тэр бол надад бол ямар ч хамаагүй. Ямар нэгэн сэдвэн дээр, ямар нэгэн топикэн дээр 10 жил судалгаа хийсэн хүн болон зүгээр цэсний пангаараа бурж байгаа интернет дээр хүн гэдэг бол энэ хоёр хүний үзэл бодол эргэтгэвш гэдэг ч юм уу те тэнцүү гэдэг бол юм бол ерөөсөө байхгүй. Тийм байхад интернет дээр амар тэнэг хүмүүс нийлчээд ямар нэгэн тийм мэрэгжилтнийг судалгааг нь доромжлох, судалгааг нь эсэргүүцэх гэдгээр уур хүрэн штэ. Тэ тухайн сэдвүүдэд хайртай юм чинь. Тийм болохоор ерөнхийдөө бол мэрэгжилтнүүд бол интернет дээр яг юм хийсэн ч гэсэн айгүй лайтай байдаг байх гэж би бол бодож байна. Тэгээд за энэ бол миний cancel culture дээр хийсэн юу байлаа? Битгий уяраараа занх шүү. Йоо би нэрээс инээдтэй юм аа. За тэгэхээр cancel гэдэг бол дэмжихгүй байх. Огтхонч одоо холбогдохгүй байх. Бичлэгийг нь дарж үзэхгүй байх, хараалын үг уурсахгүй байх, магтаалын үг уурсахгүй байх. Зүгээр л тэнд нь орхичих гэсэн үг бол гэж би боддог. Окей? За тэгээ дээрээс нь яасан ч тийм бие махбодын хүчирхийлэл дээр бол яасан ч хийж болохгүй. Тэгээ интернет одоо нөгөө сая сонгуулаар мөнгө авсан байх хүмүүсийн тэгээ комментэн доор таарсан газар чинь шааж унаана пестамин гэдэг комментиг бөөнөрөө унсан штэ. Тэ тийм бол байж болохгүй. Тэр бол уншихад инээдтэй байсан. Гэхдээ харахад бол хизээч инээдтэй байхгүй. Бид нарыг тэгж л болохгүй заяа. Яна бичээд ямар өөр юм бэ? За бай.